За та бүхэндээ бөөрийн йог танилцуулах гэж байна. Бөөр бол ерөөсөө хүний хүч тамирын гол эрхтэн тийм үү? Бөөр өвдсөн үед бол тамир барагдаад байдаг. Тийм болохоор хүнд хүчээр дасгал хийхэд бол жоохон төвхтэй байдаг. Тийм болохоор бүгдээрээ хялбаршуулсан энгийн мөртлөө илүү өндөр өрөөгөөчтэй хэлбэрээр бүгдээрээ хийцгэнэ. За йогийн хамгийн классик 3 байрлал байдаг. Тэрийг өнөөдөр бүгдээрээ сурцгаая. Нэгдүгээр байрлал, хоёрдугаар байрлал, за гуравдугаар байрлал нь goddess. Ийм 3 байрлал байгаа. За тэгээд энэ 3-ыг хийхэд бол жоохон төвхтэй. Тийм учраас хэдүүлээ. Маш энгийн хүчин чармаалтгүй хөдөлгөөн болгоод өгч хийдвэл бараг бүжиг болгох чи хийдвүлээ. За эхний хөдөлгөөн маань ийм хөдөлгөөн байгаа шүү дээ. Тэрийг бүгдээрээ яах вэ гэхээр урсгал хөдөлгөөнд оруулаад өгч. Амьсгалаа авлаа. Гаргалаа. Авлаа. Гаргалаа. За нөгөө тал. Үндсэн хөдөлгөөн маань ийм хөдөлгөөн байгаа. За тэрийг урсгал хөдөлгөөнд оруулъя. 1 амьсгал авлаа. Гаргалаа. За маш гоё бие халаад эхэлж байгаа. Ер нь бол биеийг хамгийн хурдан халаадаг байрлал йогийн байрлалтай ер нь бол. За дараачих маань болохоор warrior. За тэрийг бүгдээрээ үндсэн байрлал маань энэ шүү дээ. Үндсэн байрлал маань энэ. За энийг хэдүүлээ урсгал хөдөлгөөнд оруулаад өгье. Амьсгалаа авлаа. Гаргалаа. Авлаа. Гаргалаа. Өгье. 1 2 3 4 5 6 За нөгөө тал руугаа. Яг нэг амьсгалаа буцаж гараа татж ирэхдээ аваад тэгээд гар доошоо буухад амьсгал гарч яхна шүү дээ. Авлаа. Амьсгаа гаргая. Амьсгалаа авъя. Гаргая. За хөл бол ерөнхийдөө бол өөрсдийнхээ хэмжээнд маш их тэгж хичээх хэрэггүй. Ягаад тэр хитрхи хичээвэл балансаа алдчихна.
За дараагийн 3 дахь үндсэн йогийн байрлал маань Goddess. Ерөнхийдөө бол хагас суулттай хамгийн чөлөөтэй хөдлөх хэмжээнд өвдгөө нуглаараа хит ихчих юм бол тэнцвэрээ алдах ч юм уу дасгал хийх төвхтэй болж эхэлнэ. Яг гэвэл бид нэр урсгал хөдөлгөөн хийх гэж байгаа юм чинь хамсгаавлаа, гаргалаа, хамсгаавлаа, гаргалаа. За энийг 6 удаа хичээдүүлээ. Subscribe дарж бөөрийн энерги нэмэгдүүлэх дараагийн аргуудаас суралцаарай.